илүү хадгалуулвал зүгээр юм биш үү гэд Нямт 2 сайдын нэг зүйлтэй би бол санал нийлж тэтгэврийн зээлийн хүүг буруулах асуудалтай уялдуулж энэ асуудлыг цааш нь шийдэх ёстой гэдэг бол бидний мөрийн хөтөлбөртөө ч гэсэн уялд энэ бол маш чухал. Өнөөдөр яг үнэглэхэд малчид тэтгэврийнхэн бол хаан банкны барьцаанд байгаа шүү дээ. Малчны зээл гэдгээр тэгээ одоо тэтгэврийн зээл гэдгээр тэгтэл өнөөдөр дахиад энд нийгмийн даатгалын сангийн мөнгийг хадгалуулна гэдэг бол буруу гэж би харж байна. Их хэмжээгээр мэдээж тодорхой хэмжээгээр хадгалуулах бах. Тэрнээс тэтгэвэр их өгдөг гэдэг энэ хоёр банкнд хадгалуулвал тэгээ өнөөдөр төрийн банкны үйл ажиллагаа ямар байгаа илээ? Алдагдaltaй доголдолтой тэгэл улс төрийн томилгоо болгон дээр улс төрийн томилгоо явагддаг ийм банкнд ийм хэмжээний мөнгө хадгалуул гэдэг бол буруу. Тэгэхээр арилжааны банкудтай харин энэ байгаа арилжааны банкудаа сайн шалгуур нь тавиад тэтгэврийн зээл өгөх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болоод энэ хүүгийн 9% биш одоо өөрсдийнх нь хүүд 20% авчаад хахад ийм чухал мөнгөний хүү 9% байна гэдэг бол байж болохгүй. Тэгэхээр хүүгийн нэмэх асуудал энэ төр арилжааны банкудаа яриул өнөөдөр арилжааны банк өөрөө маш хүндрэлтэй байгаа тохиолдолд энэ тавьж байгаа шаардлагыг биелүүлэх багтал маш өндөр байгаа гэж би харж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэлээд сайн судалгаатай хандараа гэж хүсэх байна. Ер нь яг энэ банкуудыг одоо сонгохдоо ямар шалгуур барих бодлого барьж байгаа вэ гэж сайдаас асуумаар байна. Хоёр дахь нь хүүхд тарах үйлчлэгээтэй холбоотой ямар ч байсан Нямт 2 даргын ярьж байгаагаар бол бас сайн өнөр 2 даргын хэлснээр бол бас судалгаа сая дутагдaltaй тал, эерэг сөрөг тал энтрийг бол бас сайн гаргаж ярьж байна. Бас өнөө одоо гэр хороололт бол энэ маш хэрэгцээтэй байгаа. Хүүхд тарах үйлчлэгээ бол өргөжлүүлэх хэрэгтэй гэж би харж байна. Энд бол маш олон эмэгтэйчүүд их хандж байгаа. Тэр сая хэлж байгаа гэртээ ойрхон байдаг нь хамгийн чухал гэж байгаа. Яагаад гэвэл хүүхдээ хөргөж өгөх гэж нөгөө өнцгөрөө явж 600 мянган төгрөг төлөх буцаж ирээд мөнгө төлөх орой дахиад явах гэд ажлаа хийж чадахгүй хүүхдээ ч авч харж чадахгүй ийм нөхцөл байдал жишээ нь гэр хороолт дэд бүтц муу газар бол энэ маш чухал үйлчлэгээ байдаг юм а. Тийм учраас санамсаргүй тохиолдолд нэг хаяа хяналт шалгалт хийчихэд авах ш ер нь энийг тогтмолжуулаад нэлээд сайн хууль гаргаад ингээд хэрэгжүүлээд явчих нь зөв болов гэж харж байгаа. Тэгэхээр хэрвээ энийг хууль гаргавал тэр нэг багшид 5 хүүхэд ноогдохыг 6 хүүхэд болох боломж байна уу гэсэн асуулт одоо жишээл надад маш их ирсэн байгаа энэ асуултуудыг би өнөөдөр өртөөгөө. Тэгэхээр ийм боломж одоо та нар оруулж ирж энэ асуудыг шийдэхдээ харах уу? Дээрэс нь 15-аас дээш хүүхэд харах боломжтой томоохон байр тусдаа өрөөтэй газруудад бүлгийн тоог нэмэгдүүлэх зөвшөөрлөг өгөх боломж одоо байна уу? Сая хэлж ийн гаднах дотнох тогтчил тал дээр бол үнэхээр үлгэр жишээ газрууд их байна. Тэн дээр яг сая камержуулалт байхгүй нэ гэдэг дээр одоо камержуулалтээр нь хангах болцол шалгуурын тавиад өгчвөл энэ бол хэрэгцээтэй байгаамаа. Тэгэхээр энд бол тэр аюулгүй талын хангачвал эцэг эхчүүд бол тэр хүүхдээ бас аюулгүй орчинд хадгалах сонирхолтой байгаа учраас төсөв мөнгөний тухай газартаа бас зохицоод ингээд хамтарч ажиллах боломж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдал дээр бас одоо шинээр асуудлыг хөндөхдөө яаж оруулж ирэх бодол байна вэ гэж харж байна. Энийг уг нь бас би бодоод байгаа боловсролын яамны тэр хуулбар цэцэрлэг сая сайдын хэлдгэр боловсролын яам уг нь хариуцаа явуучих хэвээр. Тэгэхээр одоо нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам өөрсдөө аваад энийг цааш үргэлжлүүлэх сонирхол байна уу? Эсвэл боловсролын яамаар шилжүүлсэн зөв гэж харж байгаа юм уу? Яг гэвэл энэний хуулийн төсөлмөл дээр бас бид нар ингээд одоо орж ажиллая гэж бодож байгаа юм. Бид нар энэ хүүхд тарах үйлчлэгээ сая сонгуулийн үеэр хэлээд байсан л да төрийн цэцэрлэгүүдэд тавьж байгаа хяналт одоо шаардлага нэг өндөр биш хэрнээ хүүхд тарах үйлчлэгэнд тавьж байгаа шаардлага нь мэрэгжлийн хяналтын газрын шаардлагын тэр бүр давж дийшгүй ийм өндөр шаардлагууд тавьчаад байгаа ингээд зарим нэрсэн. Гэхдээ үнэн худлыг би сайн мэдэхгүй. Энэ дээр одоо та нар сая харж хахад үнэхээр тийм шаардлага нь бас хэд нэг өндөр шаардлага тавьчаад байв. За, нутаасад. За ихэнх тэтгэр авахчид төрийн банк, хаан банкаар одоо хоёрхан сонголтын хооронд л үйлчлүүлээд байгаа. Тэгээ өнөөдөр засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулах байдлаар оруулж за уржигдэр би ямар шийдвэр гаргасан бэ гэхээр ер нь тэтгэр авахчид өөрсдөө арилжааны банкаа сонгодог байх. За энэний үр дүнд яах юм бэ гэхээр энэ одоо монопол гэх юм одоо энэ байдлыг эвдэж байгаа юм. Банкуд хоорондоо өрсөлдөн үйлчлэгээ талаараа мөн одоо зээлийн хүү талаараа. Тэгээ ийм одоо томоохон өрсөлдөөнийг бий болгох банкуудын бас дургуутслыг хүргэх ийм шийдвэр гаргацсан. Тэгээ өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр танилцуулах. Тэгээ би нэг зүйлийг л хэлээд байна л д. Надад бол тэр төрийн байна уу, хувийн байна уу хамаагүй гагцгүй эрсдэлгүй л байх хэвээр.
ийм. Яг үүндээ бол төрийн банк маань арилжааны хувийн банкудтай зардлын хувьд өрсөлдөж чадахгүй. Тэ. Нөгөө талаараа банкуд маань хоорондоо одоо миний хардлагч шүү. Одоо бас зүгээр гишүүний хуваар байр суурь илэрхийлэх. Өгсөн хувилдах замаар хүүгээ тогтоохот байна. Яг аль одоо уулзъя гэдгийг. За ингээ уулздаг юм. Тэгээ та нар нэмэгд хүүгээ хэд байх юм бэ гэд амаараа бол зөрөгтэй хэлээд байгаа. Одоо 2.3% өдр гэл. Тэгэхэд төрийн банк одоо 6 гэж дуурж байгаа жишээтэй, 4 гэж дуурж байгаа жишээтэй. Тэгээ харилцан адилгүй л байгаа юм л да. Одоо 2.3-ыг 6-тай харьцуулбал төрийн банкны зардал бол одоо 3 дахин илүү. За энэ нь бас төрийн банкн дээрх өөрсдөө зовлон байгаа юм билээ. Нөгөө хадгаламж банкыг шилжүүлж авахдаа тэр чихээр нь бүтцээр нь авцсан. Маш олон одоо орон тоотой гих мэтлээ. Тэгээд баяр сайхан захирал бол нэлээ одоо шинжилэл хийхээр ажиллаж байгаа юм байлээ. Нэг олзуурах хүчтэй мэдээ. За тэгэхээр одоо сонголттой болох өрсөлдөөний зарчмыг бий болгох. Ерөөсөө л тэр. За өрсөлдөөний зарчмыг бий болгох олон хувилбар байх. За Монгол банк бол Монгол банкнаас хүсэж байгаа зүйл юу гэхээр энэ арилжааны банкуудын тогтвортой бөгөөд эрсдэлгүй үйл ажиллагаа. Одоо тодорхой хэмжээнд бас нэг үнэлгээний аргачлал байдаг байх л та. 12 онд би нийгмийн даатгалын үндсийн зөвлөлийн дарга байхдаа яг энэ асуудал хөндөгдөхөд эхлээд Монгол банктай хамтраад энэ арилжааны банкуд болгон дээр эрсдлийн үнэлгээ хийлгэе. Болохгүй бол гаднаас мэргэжлийн хүмүүсийг авчираад хийлгэе гэжсэн. Яагаад тэгэхээр тэр үед Анод банк, Зоос банк, Хадгаламж банк гээд олон банкуд эрсдэлд учирч ирсэн. Тэгээ тэр үүднээсээ одоо энэ үүрэгт ажлыг 5 сар хийж байхдаа ямар ч шийдвэр гаргаж байгаагүй. Тэгээ харамсалтай нь одоо тэр үе засгийн газар өөрчлөлтөд ажиллаа өгсөн. Ийм байх. За тэр үеийн бодлогоо бол одоо өргөжлүүлнэ. За тэр сүүлийн асуулт ер нь алинд нь байвал зохистой юм бэ гэдэг. За ямар ч тач 17 оны төсвийн тухай хууль болон одоо бусад холбогдох хууль дүрм журмууд манайх хариуцгаар байх. За зөвл болгоё эхлээд. Одоо байгаа стандартыг эргээд харъя. Энэ ажлын хэсгийн дүгнэлт тодорхой хэд хэдэн зүйлүүдийг бас зөвлөмж болгож хэлээд байна. Тэгээ энийг л зөв болгоё. Тэгээ хэрэгжүүлээд үзье. Тэгээ дараа нь одоо хаана байвал зохистойг эрхэм улсын хурлын гишүүд таад маань одоо шийдэрэй.